За манай цуглаанд Рут номоор эзний өдөр хуваалцж байгаа. За тийм учраас өнөөдөр Рут 2-ын 19-с 23. За Рут 2-ын 19-с 23. За би эндээс дуудаад өгье та бүхэн маань өөрийн одоо өөрийн Библи болон слайднаас дагуулад хараад яваарай гэж хүсэж байна. Хадам ихэн түүнд чи өнөөдөр хаанаас төв? Чи хаана ажилласан бэ? Чамайг харж утсан тэр хүн өрөөгдөх болтугай гэв. Ингээд тэр хэнийх дээр ажилласан тухайга хадам ихтэй сонирдуулна. Өнөөдөр хамт ажилласан тэр хүний нэрийг Боаз гэдэг хэмээн яртал Наоми бэртээ. Эзэн түүнийг ивэх болтугай. Тэрээр амьд хийгээд үхэгсдэд инэрл үзүүлэхэд зогсооддоггүй эзэн билээ гэж хэлв. Тэгээд Наоми түүнд дахин тэр хүн чинь бидэнд байгаа ойрын садангийн хүн билээ. Мөн тэрэл бидний өвийг хоочдоо золин авах эрх бүхий нэгэн юм гэвэ. Тэгтэл Моаб эмэгтэй Рут тэр хүн бас миний зарцнаар бүх ургацыг минь хурааж дуусгах хүртэл чи тэднийг түш гэж надад хэлсэн гэвэ. Наоми өөрийн бэр Рутад охин минь тэр хүний шивгчэнгүүдтэй гарах нь дээр шүү. Эс тэгвэс өөр тариан талбайд хүмүүс чамд халдах үедээ гэвэ. Тийхүү тэрээр арвай бас буудайг хураалт дуустал хаягдал төрөөд үхээр Боазын шивгчэнгүүдэд ойр байж тэднийг төссөн бөгөөд хадам ихтэйгээ тэрээр хамт амьдран суваа. Амен. За өнөөдөр хамтдаа сайн мэдээ гэсэн сэдвээр эзний үгийг хамтдаа харъя. Юуны түрүүнд эзэн бурхны хайр өчигдөр өнөөдөр маргаашч хэвээрээ гэж тунхаглая. Амен. Түүний хайр бидний ямар гэдгээс одоо тий үл хамаарна үрд мөхөд бидний дээр байдаг юм аа. Бидний эзэн бол агуу хүчрхэг чөлөөлөгч юм аа. Ямар зовлон бэрхшээлд байгаа нэгнийг эзэн бүрэн дүүрэн чөлөөлөх хангалттай хүч чадалтай эзэн гэдгийг тунхаглаж байна. Амен. 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 За өнөөдрийн Рут ном бол өнгөрсөн 7 хоногийн түүхийн үргэлжил байгаа. Өнгөрсөн 7 хоног дээр бидний мэдж байгаачлан Наоми Рут 2 тийм ээ Бэтлехемд ирсэн. Хэдий тэр хоёр эзэн ард түмэндээ хоол хүнс өгж байгаа газар ирсэн ч үнэн дээр тэр хоёрын амьдрал өсгөлийн хэвээрээ байсан. Ягаад гэвэл тэр хоёр хоёулаа бэлэвсэн байсан. Тийм учраас тийм ээ түүний дотор хүч чадал бий гэдэг үг буюу Боазыг тийм ээ эзэн Боазын талбайд одоо санаандгүй гэж утсан ч үнэхээр зоригтойгоор авчирна. Тэр хоёрын одоо Боазын чуулганд тийм ээ ирээд хамтдаа оршин байсан байгаа. Тэгээд тэрээр тэнцэнэ одоо эзнэр өрөөгдөж ингэж өдөрдүүлж байгаа. Тэгээд бас Рут маань талбайгаас бусаж ирээд хадам ээжтэйгээ ярьж байгаа тухай бид энэ дээрээс харж байгаамаа. За тэгээд энэ дээрээс харах юм бол бид нар тийм ээ эзний одоо үгийг дуу хоолойг өнөөдөр ч гэсэн ариун сүнсээр эзэн танд айлтаасаа хэмээн Есүсийн нэрээр тунхаглаж байна. За Солонгосын Чодлон аймагт пастораар ажиллаж байсан Сун Янвон пастрын түүхийг та нар мэдэх баха. Манай Чонгоны пастор олоудаа ярьжсэн бас тийм ээ энд тэнд маш их яригддаг дэлхийн хэмжээний ийм одоо пастор байгаа. 1910-ад оны үед төрсэн тэрээр Солонгос орн Японы иргэшээл дор байсан хүнд хэцүү нөхцөлд цуглаан байгуулан ажиллаж байсан нэг юм аа. 1948-нд болсон Йосу Сучоны коммунистыг эсэргүүцсэн цэргийн бослого гарсан байгаа. Энэ бослогын үеэр түүний хоёр хүү байсан бөгөөд энэ хоёр хүү тийм ээ одоо алуулж явахдаа алуулгаас өмнө бид Есүст итгэнэ. Эцэг хүртэл итгэнэ. Бид бас эх орн ард түмэндээ хайртай гэж хэлээд амиа алдсан байгаа. Хожим нь тийм ээ одоо солонгосчууд буюу манай талынх нь түүний хоёр хүүг буудаж хороосон залууг олоод улаантны залууг олоод баривчилж улмаар түүнийг шүүхээр оруулан цаазаар авах ялыг түнд оноосон ч Сун Янвон пастор тийм ээ шүүхээс түнд өршөөл үзүүлэхийг хүссэн байгаа. Түүний уучлал түүний өршөөлийн улмаар энэ залууг чөлөөлсөн бөгөөд Сун Янвон пастор тэр залууг өргөж аваад өөрийн хүү болгоод өсгөж хүмүүжүүлсэн төдийгүй хожим нь түүнийг пастор болгож бурхны ажлыг хийдэг, бурханд үйлчилдэг, бурхны хүн болгоно ингэж одоо өөрчилсөн байгаамаа. Энэ бол үнэхээр христчэн хүний амьдралын ёс зүй, ёс суртахуун, үгээр амьдрах амьдрал, христчүүний амьдралд ажиллах бурхны ажлыг тод том руу харуулсан. Тийм ээ? Ямар хэцүү зовлон, ямар хэцүү уй гашуг хэрхэн ерөөл болгож хувиргах хүч чадал христчүүгэнд байдгийн бэ гэдгийг харуулсан дэлхийн одоо бүх одоо тий түүхэнд маш онцгой ийм одоо жишээ юм аа.
За тэгвэл өнөөдрийн Рут номны үгээр дамжуулан бид нар хамтдаа сайн мэдээг дахин нэг удаа сэрүүлнэ. Өөр хоорондоо холбоогүй 3 өнцгөөс нь бид нар сайн мэдээ гэдэг ойлголтыг авч харах болно. Амен уу. За аменыг чанга хэлэх юм бол бид яддаг төвлөрдөг. Бидний бодол санаа эзэн дээр төвлөрдөг. Бид нар элдэв тэнсэн бодлуудыг, элдэв одоотэй бодлуудыг тээгээ суугаад байвал бид нар бурхан дээр бүрэн төвлөрч чадахгүй. Бас тэр бодлуудаар сатаны бузар мөгийн сүнс саатгиж ажилдаг. Тийм учраас бид амен, халелуя гэдэг үгийг чанга хэлэн зөвхөн үгэн дээр төвлөрч бодлоо, үгэн дээр хураавал бид бурханы дуулааг сонсож мэдэрч тод томроо ойлгох боломжтой юм. Амен уу. Амен. Амен. Халелуя. Халелуя. Амен. Амен. Христчин хүний амнаас амен, халелуя гэдэг хоёрыг хамгийн хурдан, хамгийн ойрхон, хамгийн тод гардаг байх хэвээр. Амен уу. Амен. Учир нь бид энэ үгийг хэлснээрээ ямар замаар явж байгаа хинбэ гэдгээ өөрийн оршихуй, өөрийн мөн чанарыг илүү тодорхой мэддэг байгаамаа. Амен уу. Амен. За хамгийн ихний өнөөдрийн үгээр бидэнд хэлж байгаа сайн мэдээний талаарх одоо ойлголт бол амьдрал сайн мэдээ юм аа. Өөрөөр хэлэх юм бол итгэгчид бидний амьдрал өөрөө сайн мэдээ байх ёстой гэсэн үг. Яг л Сун Янвон пастрын шиг. Түүний амьдрал бүх дэлхийд Христийн мөн чанар, Христийн хүч чадлыг харуулсан гэрчлэл, түүний амьдрал тэр чигтээ сайн мэдээ байсан шиг бидний амьдралч сайн мэдээ байх ёстой юм. Өнөөдөр бидний унсан эхийн 19 дэх ишлэлээр ингэж хэлсэн байгаа. Бүгдээ 19-ыг хамтдаа чанга дугаар дуудъя. 3 Хадам эхэн түүнд чи өнөөдөр хаанаас төв? Чи хаана ажилласан бэ? Чамайг харж утсан тэр хүн өрөөгдөх болтугай гэв. Ингээд тэр хэнийх дээр ажилласан тухайга хадам ихтэй сонирдуулна. Өнөөдөр хамт ажилласан тэр хүний нэрийг Боаз гэдэг хэмээн яртал. Амен. За Наомигийн хувьд Рутад тийм ч хүлээлттэй байгаагүй. Яг бол Рут угаасаа Моаб эмэгтэй. Тийм учраас юудэчид түүнийг нохой гахаанаас дор үзэх учраас тэр хаягдал төрөө түүсэн ч сайндаа л нэг удаа итгэл хэмжээний одоо тий 10 авчирвал ихэн байсан. Ягаад бол хүмүүс тэгтлээ хаягдал үлдээхгүй тийм ээ? Ганц нэг санаандгүй үлдсэн ганц нэгэн төрүүл байхаас биш бүгднгийн одоо хамж авч одоо тий ингэж одоогийн одоо тариа хураалт шиг биш шүү дээ. Өөрийн нэдлэн жоохон газар дээрээ тариа түүнийгээ бүгднгийн хуу хамаад түүнийгээ зараад түгээрээ ам зогоодог байсан учраас бараг үлдэгдэл ховор байдаг байсан. Тийм учраас тийм ээ тийм ч их одоо тариа хурааж ирэхгүй дээ. Идэх олол олж ирвэл их юм гэж бодтол Рут яасан байх нь вэ? Хоёулээдэд цадаа зогсохгүй цаана нь зөндөө хэмжээний 10 үлдэх нэг ефа маш их хэмжээний гэсэн үг байхгүй 10-ыг түүсэн байгаа, цуглуулсан байгаа. Энэ байдал Рутын Наомигийн анхаарлыг татсан. Энд байдал Наомид гоцгойд санагдсан. Тийм учраас Наоми сонирхон хаана ажилласан, юу болсон, хинтээ цуг байсан. Тэр хүн үнэхээр чам сайн хандсан байна. Тэр хүн үнэхээр өрөөгдөх болтугай гэж хэлсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол Наоми өөрийн мэдлгүй амнаасаа өрөөл гэдэг үгийг гаргаснараа Рут өрөөлтэй газараас ирсэн байна гэдгийг хар аянда зүүн совингороо мэдэрсэн байгаа. Бидний мэдж байгаачлан Рут нь хаанаас ирлээ? Боазын талбай буюу тийм ээ түүний дотор хүч чадал бий гэдэг одоо үгийн утга буюу чуулганаас Боазаас буюу сайн мэдээнээс өрөөлөөс ирсэн. Амен. Яг үүн шиг итгэгчид бидний амьдрал анхаарал татгууц байх ёстой. Есүс Христэд итгэдэг гэж хэлээд таны амьдрал бусдын нүдэнд сонирхолтой, гайхмаар, анхаарал татмаар, зарим талаар ойлгомжгүй, зарим талаар юр бусын ийм байх нь тэдний хувьд сайн мэдээ болтгоо юм аа. Есүс итгэдэг гэчгээд үл итгэж хүнээс ямар ч ялгаагүй байх юм бол энэ нь бид өөрсдийн итгэлийг эргэж харах ёстой гэдэг том анхаарлын тэмдэг, асуултын тэмдэг Бурханаас бидэнд өгч гинэ гэдэг дохио гэдгийг харах хэрэгтэй юм аа. Бидний амьдрал хоёр талаараа бусдын нүдэнд анхаарагдаж явах ёстой. Нэгдүгээрт нь эзэн биднийг өрөөж байгаа, эзэн биднийг ивэж байгаа, бидний залбирал хэрхэн хариулагдж байгааг, бидний амьдрал хэрхэн тэгш дүүрэн болж байгааг тийм ээ үл итгэж хүмүүс харахтаа
Аргагүй л Бурхан нь өрөөж ин да. Үнэхээр Есүст явхаар өрөөгдөм байна гэж ойлгож мэдэрч яг Наомигийн асуулчиг зүйлийг биднээс асууж байвал тэр амьдрал сайн мэдээ байна гэсэн үг. Хоёрдугаарт нь бидний амьдралын бэрхшээл зовлон. Хамгийн гол нь тэр зовлон дунд хэрхэн түүнийг тээж, хэрхэн итгэлээрээ давн туулж байгаа нь бусдын анхаарлыг татах ёстой. Бусад хүмүүсийн нүдээр, ертөнцийн хүмүүсийн нүдээр яасан ч тэсхээргүй, үнэхээр хүнд бэрх, яаж туулдаг байна, яаж тэсдэг байна гэмээр нөхцөлд байсан ч тэр бүгдийг тийм ээ гудихгүй итгэлээрээ эзэн дотор төвчээрээрээ давн туулж байгааг харахтаа хүмүүс аргагүй л Бурхан нь л хүч өгдөг байх та гэж хэлжээвэл энэ нь бидний амьдрал сайн мэдээ болсон байна гэсэн утгатай маа. Амен. Итгэлийн амьдралын тийм ээ бүхэл ах トゥ ус бүхэл цаг үед тийм л амьдралаар амьдэрсэн байдаг. Бүгд хамтдаа 2 дугаар Коринт номны 6 дугаар бүлгийн 4-өөс 10 дугаар Библийг хамтдаа уншийе. За, слайдн дээр гаргаад өгөөрэй. 4-өөс 10. 4-өөс эхлээрэй. За, уншия 3 аяа. Харин бид өөрсдийгөө Бурхны үйлчлэгчд хэмээн бусдад харуулахдаа үлэмж хөлцөл, зовлон, гачигдал, шахалт дор, зодуур, шорон, үүмээ самуун, зүдэл зүтгэл, нойр дутал болон өлсгөлн дор. Цэвэр байдал, мэдлэг, төвчээр, нинжин сэтгэл, ариун сүнс, жинхэнэ хайр дор, үнний үг болон Бурхны хүч дор, баруун зүүн гардах зөвхт байдлын зэвсгүү дээрээ хүндлэл хийгээд үл хүндлэл дор, матлах хийгээд магтаал дор болоо. Бид мэхлэгчиг боловч үнэнч, эс мэдгдсэн юм шиг боловч ихэд танигдсан, үхсэд юм шиг боловч харагтун бид амьд, цээрлүүлэгдсэн юм шиг боловч алуулаагүй. Гутрангуй юм шиг боловч үлэмж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчд, юмгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчд мөн. Амен. Амен. Христчин хүмүүсийн Христ итгэж бидний ийм амьдрал нь бусдын анхаарал татаж, бусдын нүдэнд өртөж, тэд бидний амьдралыг нэхур харснаас тэнд байгаа сайн мэдээг зүүн совингороо мэдэрч, зүүн совингороо Бурхан руу эргэж байх нь амьдралын сайн мэдээ юм аа. Амен. Бид амаараа сайн мэдээ ярих ёстой. Бас бид сайн мэдээ болж амьдрах ёстой юм аа. Өөрөөр хэлбэл амьдралаараа сайн мэдээ тараадаг итгэгчд байх ёстой юм аа. Бурхан нь аргагүй л хамт байна да. Тийм болохоор л ингэж байгаамаа гэдгийг амьдрал дээрээ харуулдаг гэрчлэл бүхий итгэгчд болоосоо гэж Есүсийн нэрээр өрөөж байна. Амен. Библийн баатрууд дундаас бид нар олон баатрын ийм жишээг дурдж болно. Тэдний төвчээр, тэдний амьдралд байгаа Бурхны ажлууд, Бурхны оршихуй, үйл итгэж хайр хүмүүсийн анхаарлыг татахтаа тэдний хайр инэрлийг, тусламжийг, удирдлагыг хүсэжсэн байдаг. Жишээлх юм бол Эхлэл номны 20 дугаар бүлэг дээр Филистийн хаан Абимелех Израилийн ноён Авраамтай гэрээ байгуулж байгаа тухай гардаг. Тэрээр Авраамтай гэрээ байгуулахдаа ингэж хэлдэг. Чамааг юу ч хийсэн Бурхан чамтай хамт байна. Тиймээс чи надад болно. Миний хүү, миний ачид муу юм хийхгүй гэдгээ Бурханаар тангаргал. Амен. Өөрөөр хэлэх юм бол Авраамийн амьдралд Бурхан хамт байна. Бурханы оршихуй байна. Авраамийн амьдралд Бурхан ажиллаж байна. Хэдий Авраам худлаа ярьсан ч Бурхан тэнд хамт байна гэдгийг Абимелех мэдэрсэн байна. Тийм учраас түүний инэрл харийг хүсэмжлэн найрамдлын гэрээ байгуулахаар ирж байгаа. Тэгээд цаашаа Филистиан Абимелех хэлэхдээ чи би чам сайн хандж байгаа чиг би чам сайн хандлаа шүү. Бэлэгсэлт өгчгээд яг үүн шиг чи ч гэсэн надад болно. Миний хүү, миний үр удамд сайн хандан гэдгээ Бурханаараа тангаргалаа гэж ингэж хэлсэн байгаамаа. Амен уу. Тийм учраас бидний амьдралын бүх талбар дээр бидний амьдрал ямар ч байсан Бурхан хамт байгаа нь харагдах ёстой. Энд бидний засах ёстой ойлголт нь заавал сайн сайхан байж ижил Бурханы гэрчлэлээ биш юм аа. Бэрхшээл зовлонгийн дундч итгэлээрээ залбирлаараа тэсэн төвчин туулан гарч гал усны гашуун зовлон дунд дөлн шатаахгүй усан живхгүйгээр туулан гарч байгаа энэ амьдрал өөрөө гэрчлэл болтго юм аа.
Тийм учраас бид эзнээс өгөгдсөн амьдралыг талархан хүлээн авна. Талархал, залбирал, төвчээр, итгэл дотор даван тулснараа амьдралын сайн мэдээг гаргаж идэх юм аа. Амен. Өнөөдрийн тийм ээ Наоми Рутийн одоо арвайг харахтаа сайн мэдээний найдварыг мэдэрсэн байгаа. Сайн мэдээний тусгалыг олж харсан байгаа. Тийм учраас ерөөлтэй хүн байна. Тэр ерөөгдөг, ерөөл ирж байна гэдгийг тэр хар зөнгөөрөө мэдэрсэн гэдэгт итгэж байна. Хоёрдугаарт нь нэгүсэл бол сайн мэдээ юм аа. Өнөөдрийн Библийн Наомигийн хэлсэн 2 дахь үг буюу 20 дугаар ишлэгийг харвал Наоми ингэж хэлсэн байгаа. Түүний бэр Рут нь тийм ээ хаана ажилласан, хэний талбад очисон тухайга хэлсний дараа Наоми бэрдээ хэлж байгаа. Бүгд хамтдаа уншъя. Наоми бэрдээ эзэн түүнийг ивэх болтугай. Тэрээр амьд хийгээд үхсдэд инэрл үзүүлэхээ зогсоодоггүй эзэн билээ гэж хэлв. Тэгээд Наоми түн дахин тэр хүн бидэнд байгаа ойрын садангийн хүн билээ. Тэр л бидний өвийг хоочдоо золин авах эрх бүхий нэгin юм гэвэ. Амен. Үнэхээр Наомигийн мэдэрсэнчлэн Рут явсаар Боазын талбайд очсон нь жинхнээсээ сайн мэдээ байсан. Ягаад гэвэл Боаз тэдний өвийг өвлж авах хамгийн одоо тий хамаатан садан бараг байхгүй бөгөөд хамгийн буюу 2 дахь садангийн хүн болохыг нөхрийнхэн садангийн хүний талбайд Рут очсон болохыг Наоми мэдсэн байгаа. Тийм учраас Наомигийн намнаас өөрийн мэдлгүй Бурхны нэгүслийг магтах тунхаглал гарсан. Тэр нь Бурхан нь өөхөксөд хийгээд амьдад инэрлээ үзүүлэхээ зогсоодоггүй нэгэн гэдэг тунхаглал юм аа. Энэ бол 100% Бурхны нэгүсэл юм аа. Бүгдээ хажуудлын үндэ хэлээ та. Бурхан үл итгэгч ба итгэгч хүнд инэрлээ үзүүлэхээ зогсоодоггүй билээ. Түүний нэгүсэл юм аа. Амен. Тийм ээ, ах トゥ нар минь ээ. Бидний эзэн Бурхан зөвхөн итгэгчдийг тоогоод үл итгэгчдийг хялааж хардаг ийм ялгууртай үзэлтэй Бурхан биш ээ. Бидний Бурхан эзэн 100% инэрл хайр нэгүслээр өнөөдөр ч гэсэн энэ дэлхийн ертөнцийг нэгүсэж инэрлээ үзүүлсээр байгаа болохоор өнөөдөр өглөө нар нь мандадгаараа мандсан юм аа. Өнөөдөр өглөө та орноосоо хэвийн амьсгал нь босч ирсэн юм аа. Бидний өнөөдөр гэдэг өдрийг Бурхан энэ орчлонд хайрлаж өнөөдөр хүн төрлөختний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байгаа юм аа. Бүгдийг эзэмшдэг, бүгдийг удирддаг, бүгдийг захирдаг Бурхны нэгүсэл ба тэр инэрл хараа үзүүлсээр байгаа учраас л энэ амьдрал хэвийн үргэлжилж байгаа гэдэгт итгэх тун. Амен. Энэ бол нэгүсэл өгөөд энэ бол үрд мөнхийн сайн мэдээ юм шүү. Амен. Бидний эзэн хэнийг ч ялгахгүйгээр нараа мандуулдаг. Хэнийг ч ялгахгүйгээр хур бороогоо бүгдийн дээр оруулдаг. Бас хэнийг ч ялгахгүйгээр салхийг сэвэлзүүлэн сэрүүцүүлдэг эзэн юм аа. Амен. Бурхныг хараахан мэдээгүй нэгэнд энэ ингийн илчилт буюу энэ байгалийн юмс үзэгдэл орчлон дэлхийн тийм ээ жам ёсороо эргэж байгаа нар сар од өргөсийн гариг хоорондын энэ одоо эргэлт хөдөлгөөн тойрог замаараа 0.01 мм зөрөөгөө эргэж байгаа байдал нь үнэндээ үүний цаана ямар нэгэн төгсчд эрх мэдэлтэй оюун ухаантай оршихуй байгааг өгүүлж байгаа нэгүслийн сайн мэдээ юм аа. Амен уу. Харт ах トゥ нар минь ээ. Бид ямар нэгэн сайн юм хийжээж аврагддаг юм биш ээ. Бидний аврал үйлсээр биш бөгөөд харин нэгүслэр юм аа. Эзэн Бурхан биднийг яг одоо байгаа энэл чигээр минь аварсан юм аа. Бид заримдаа андуурч нэгүслийн сайн мэдээг хуулийн буюу үйлсийн сайн мэдээтэй холдог. Бид ямар нэгэн сайн зүйл хийж гавьяа байгуулж ээж Бурханаас аврал нэгүсэл ерөөл авна хэмээн андуурдаг. Гэвч үгүй юм аа. Биднийг юу ч хийгээгүй байсан ч Бурхан байгаа энэл чигээр минь өчигдөр өнөөдөр маргааш хайрласаар байгаа нэгүссээр байгаа гэдэгт итгэх төн. Амен. Амен. Марк номны 10 дугаар бүлгийн 46-аас 52 дугаар ишлэлдэр сохор Бартимай гэдэг хүний түүх гардаг. Тэрээр төрөлхийн сохор нэгэн байсан. Сохор учраас тэр хөгжлийн бэрхшээлтэд тооцогдож
Бурхны хуулийн дагуу Иерусалимын ариун сүмд орж мөргөл өргөх ирэхгүй байсан. Тийм учраас тэрээр сүнслэг байдлын хувьд хүлээстэй байсан. Тэр бас харааны бэрхшээлтэй хүн учраас бусдын адил ажил хөдөлмөр хийх боломжгүй учраас тэр гуйлга гуйж амьдрахаас өөр аргагүй туйлын ядуу нэгэн байсан. Түүний амьдралд сүнслэг хүлээс байсан, бие махбодын хүлээс байсан, санхүү эдийн засгийн хүлээс байсан, бас түүний зүрх сэтгэл ч гэсэн гуниг гутралд дүүргэсэн, нэрвэгдсэн байсан юм аа. Гэвч тэрээр нэг удаа Назарын Есүсийн тухай сонссон байгаа. Энэ сонссон мэдээ нь түүнд сайн мэдээний гэрлийг өгсөн бөгөөд Есүсийг өнгөрн явахыг тэр сонсож мэдрэхтэй хэдий харахгүй ч байсан баримжаагаар Давидын хүн намайг өршөө нэгүүлсэж гэж залбирахад Есүс түүнийг сонсон. Түүн дээр ирнэ. Түүнийг эдгэж, түүнийг хараатай болгож, түүний бүхий л хүлээсийг чөлөөлсөн юм аа. Амен. Бартимей Есүсийг дуудахаас өмнө, Есүсийн тухай сонсохоос өмнө ямар нэгэн гавьяа байгуулсан уу? Үгүй юу. Тэр урдын адил гуйлгын, урдын адил хүлээсэн дундаа, урдын адил зовлон дундаа байсан ч эзний нэгүсэл түүнийг аварч, эзний нэгүсэл түүнийг чөлөөлж, бусдад адилхан сүмд орно, Бурхныг магтах хэрэгтэй, ажил хөдөлмөр хийж амьдрах хэрэгтэй, орчлон ертөнцийг харах эрүүл мэндтэй нэгэн болгоно ерөөс юм аа. Амен. Өнөөдөр ч гэсэн энэ нэгүсэл таны амьдралын дээр дүүрэн байгаад итгэх төөн. Хэрвээ та өөрийгөө ямар нэгэн зүйл дутуу муу хийсэн хэмээн бодож байгаа бол энэ бодлоо гэмшил болгоно өргөөд энэ бодлоор яллах сатаныг эсэргүүцээд эзний амьд хийгээд өгсөн хүнд инэрлээ өгөхөд зогсооддоггүй нэгүсэлд нь итгэхээсэ хэмээн ерөөж байна. Амен. Бас Библиэлд 7 чөтгөртэй Магдалины Мариаг Есүс хэрхэн чөлөөсөн тухай гардаг. 7 чөтгөр гэдэг бол төгс тоём. Бүрэн чөтгөрд эзэмдүүлсэн зах зээлийн газараар галзуу солиотод мэдэгдэхгүй явдаг байсан Магдалины Мариад Есүс очин чөлөөснөр тэр эрүүл болно, бүрэн чөлөөлөгдөж эзэнд үйлчилдэг үнэн читгэмжит үйлчлэгч болно хувирсан юм аа. Бас тийм ээ Герас газар байдаг легион буюу чөтгөрийн айрамд эзэмдүүлсэн байсан өчтөө галзуу нэгнийг Есүс чөлөөснөр 2000 гахаан сүрэгт тэр чөтгөрийн сүргэн орж тэр хүн эрүүл болно, хувцаслан, хоол идэн эзнийг алдаршуулан магтсан тухай Библи нэгэнтээ өгүүлсэн байдаг. Тэд чөлөөлөгдөхөөс өмнө ямар нэгэн өргөл барьц өргөсөн үү? Ямар нэгэн гайхамшиг тийм ээ? Ямар нэгэн үйлчлэл хийсэн үү? Ямар нэгэн залбирал хийсэн үү? Үгүй юм аа. Эзний 100% нэгүсэл тэднийг чөлөөлж, эзний 100% нэгүсэл тэднийг тийм ээ? Аварсан гэдэгт итгэж байна. Амен уу. Тэр л нэгүсэл одоо ч бидний дээр байгаа бөгөөд энэ бол 100% сайн мэдээ. Энэ орчлын ертөнцид өгч байгаа сайн мэдээ юм аа. Энэ сайн мэдээг мэддэг, энэ сайн мэдээнд итгэдэг, энэ нэгүсэлд итгэдэг бид нар яаж амьдрах ёстой юм болоо? Бидний амьдрал ямар ч байсан өглөө болгоны нарыг угтахдаа бид баярлан талархдаг байх ёстой юм аа. Өдөр бүрийн Бурхны нэгүсэл байгаад итгэхтэй бид бэрхшээл зовлонгийн дундаж, асуудлын дундаж бид нүүр царайгаа баяртай байлгана. Эзэндээ тасралтгүй залбирна. Итгэл найдвараа түүнд өргөнө. Нэгүслийн дор байгаа сайн мэдээгээр амьдрдаг хүн шиг амьдрах учиртай юм аа. Хэрвээ магадгүй та тийм ээ амьдралын бэрхшээл зовлонд зүрхчин гундаж, гандаж, санааширч энэ зовлон бэрхшээл одоо ч гэсэн таны дотроос мэржээвэл яг одоо түүнийг орхиороо. Эзний нэгүсэлд итгэх түн. Эзэн тань тайртай. Эзэн өгөхсөд буюу сүнсээрээ өгсөн буюу үл итгэгчд. Амьд буюу сүнсээрээ амьд байгаа итгэгчд хэн хэнд нь инэрлээ үзүүлэхээ зогсоодоггүй агуу нэгүслийн эзэн юм аа. Тийм учраас бид одоо ч гэсэн тэр нэгүсэлд итгэн бидний гэр бүлд байгаа Бурхныг танин мэдээгүй ах дүүсийн төлөө залбирхаа зогсоохгүй байх учиртай юм аа. Тэгж бид нэгүслийн сайн мэдээгээр амьдрах нь Бурхны хүсэл ба Бурхны таалал гэж итгэж байна. Амен. Хажуудлын үндэ хэлье та. Бурхан танд хайртай. Зөвхөн түүнд итгээрэй. Царай зүсээ өөрчлөөрэй. Талархал дүүрэн байя. Амен. Амен. 3 дугаарт нь найдвар бол сайн мэдээ юм аа.
Амен. Өнөөдөр бидний уншсан Библиэлд Наомигийн хэлсэн 3 дахь үг байгаа. Бидний яриан дээр Наоми 3 удаа гол чухал санаануудыг хэлж өгсөн байгаа. Энэ бол 21-ээс 23 дээр байгаа тэр хоёрын яриа юм аа. Бүгд хамтдаа уншъя. Тэгтэл Моаб эмэгтэй Рут тэр хүн бас миний зарцнаар бүх ургацыг минь хурааж дуусах хүртэл чи тэднийг түш гэж надад хэлсэн гэвэ. Наоми өөрийн бэр Рутад охин минь тэр хүний шивгчэнгүүтээ гархан дээршүү. Эстэгвэс өөр тариан талбайд хүмүүс чамд халдах видэ гэвэ. Цааш нь гаргаараа. Тийхүү тэрээр Арвайба буудан хурайлт дуустал хаягдал төрөөд өгөхөр Боозын шивгчэнгүүдэд ойр байж тэднийг түссэн бөгөөд хадам ихтэйгээ хамт амьдран сууваа. Амен. Энд байгаа хамгийн чухал үг бол түших юм. Бид энэ амьдралдаа хэнийг түшиж тулах ёстой болоо. Бид итгэгч байлаа гэд бидний амьдрал бүрэн дүүрэн супер сайхан болчдгоо маа. Библи угаасаа бидэнд хавчиг хаалгаар орж нарийн замаар яв гэж хэлсэн байгаа. Хавчиг хаалгаар орж нарийн замаар яв гэдэг нь нэг ёсондоо христчин хүний амьдралд зовлон зайлшгүй. Зовлон гарцаагүй. Асуудал бэрхшээл мэдээж байна. Энэ бол заавал дагалдах зүйл юм а гэдгийг сануулж байгаамаа. Учир нь бид энэ дэлхийг дагаад энэ дэлхийдээ хөл нийлүүлэн алхвал бидний хувьд дэлхийг сөрөх шаардлага гарахгүй учраас бид тааваараа өөрийнхоороо амьдрнаа. Харин бид дэлхийг сөрж Есүсийг даган амьдрахад тэр сөрөлтөөс үүссэн бэрхшээл зовлон асуудал бидний амьдралд байх нь гарцаагүй юм аа. Тэр бүгдийн дунд бидний түших цорын ганц амьд найдвар бол бидний их эзэн үхлийг ялан амилсан агуу ялалтын бурхан Есүс Христ гэдэгт итгэж байна. Амен. Энэ бол бидний найдвар бөгөөд энэ нь одоо ч бидний амьдралд байгаа сайн мэдээ юм аа. Бидний амьдрал асуудалд тулгарлаа. Гэвч сайн мэдээ нь юу гэж бурханд найдвал, бурхныг түшвэл шийдэгднэ гэдэг байгаамаа. Амен. Бид энэ сайн мэдээгээр амьдрдаг хүмүүс байх хэрэгтэй юм аа. Амен. Найдваргүй цөхрөл дүүрэн харанхуй тийм нөхцөл байдалд бидний дотор байх найдвар нь бидэнд өгсөн сайн мэдээ бөгөөд эзнийг түшиж болно. Есүст итгэж болно. Ариун сүнс нь найдаж болно. Эзэн дээр тулгуурлаж болно гэдэг энэ мэдээ юм аа. Амен. Наоми берийг тийм ээ Боазыг түших нь зөвөө. Боазын талбайд гарах нь зөвөө гэж хэлсэн нь тэдний амьдралын цаашдын чиг хандлагыг зааж өгч байгаа. Тэд цаашдаа энэ газар хэнийг түших вэ? Боазыг түших нь Бурхны хүсэл юм аа. Энэ нь тэдний амьдралын сайн мэдээ. Тэд энэ сайн мэдээгээр үргэлжлүүлэн амьдрсныг бид дараагийн бүлгүүдээс харах бөгөөд улмаар тэд Есүс Христийн ургийн хүмүүс, Тэнгэрийн хаанчлалын амийн номд нэрэн бичигдсэн Тэнгэрийн хаанчлалын ургийн хүмүүс болон хувирсан юм аа. Амен уу? Амен. Тийм учраас христчин байлаа гэд бүх зүйл сайн болно гэж андуурах хэрэггүй маа. Христчин болоод бидний зүрхэнд бий болдог хамгийн сайхан нь бидэнд найдвар бий болдог юм аа. Тийм учраас бид ганцаарддаггүй, түгшдэггүй, сандардаггүй, твддэггүй маа. Харин бид бэрхшээл зовлон дундуур тэр найдвараа түшиж тулна бид нар хамтдаа амьдрдаг юм аа. 1-р Петр номны 1:3-4 дээр энэхүү найдварын талаар ингэж хэлсэн байгаа. Бүгд хамтдаа слайднаас уншия 3А. Эзэн Есүс Христийн маань Бурхан ба эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан өөрийн агуу өрчөөлөөр үхсдээс амьсан Есүс Христийн амьдлаар биднийг амьд найдвар өд мөхөшгүй бузартаагүй алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэр татгалагдсан өвөөд дахин төрүүлсэн. Амен. Амен. Бид хаашаа явж байгаа вэ? Бидний амьдралын чиглэл бол дээшээ юм аа. Бид тэр өврөө мөхөж, бузартаж, устж алга болохгүй мөнхийн өв болох түүнд найдан түүнийг түшин алхаж байгаа итгэлийн ах дус юм аа. Амен уу? Таны амьдрал ямар амьдрал болохыг ойлгож та ямар тийм ээ оршихуй вэ гэдгээ мэдэх үед бидний амьдралд сайн мэдээ ажилтдаг юм аа. Сайн мэдээ гэдэг нь зүгээр нэг сонсоод өнгөрдөг, хүлээгээд авчгаар болдог зүйл биш юм аа. Бид сонсоод өнгөрсөн
төдийг хүлээгээд авсан сайн мэдээгээрээ өдөр бүр амьдрах учиртай юм аа. Тийм учраас алдарт тийм ээ Библийн одоо багш алдарт теологч Паул хэлсэн байгаа. Ром 1:17 дээр 16-17 юу гэжсэн бэ? Сайн мэдээ тийм ээ итгэгч үл итгэгч хүнийг бүх хүнийг авралт хүргэх Бурхны хүч юм аа. Үл итгэгч нь сайн мэдээ сонсоод аврагддаг бол итгэгч нь сайн мэдээгээр амьдрангаа авралаа хэвээр нь хадгалсаар дуусгадаг юм аа. Энэ амьдралыг дуусгадаг юм аа. Тийм учраас бид өдөр болгон түүнд түшиглэн түүнийг өөрсдийн амьд найдвар болгон амьдрах нь нэгүсэл бүхий сайн мэдээ гэдэгт итгэмээр байна. Амен үү. Эцэст нь дүгнээд хэлэхэд бид амьдралаараа Христийг гэрчилдэг байх ёстой юм аа. Бидний амьдралын сайн сайхан нь төдийгүй бидний амьдралын зовлон бэрхшээлч түүнийг тэсэн төвчих бидний төвчээр эзнийг харуулах, бусад хүмүүст эзнийг харуулах, эзний тусгал гэж итгэж байна. Эзний алдар гэж итгэж байна. Эзний сайн мэдээ гэдэгт итгэж байна. Мөн түүнчлэн бид өөрсдөө нэг үсэл дотор үргэлж баяр хөөртэй тасралтгүй залбирч амьдрах ёстой юм аа. Есүс итгэдэг гिचгээд үйл итгэж хүнээс ялгаагүй баргар царайтай, амаараа дүүрэн үйл бүтэх үхтэй, гомдлын үхтэй, сөрөг үхтэй байвал ямар ч ялгаагүй. Харин бид итгэдэг бол бид нэгүсэл байгааг мэдж байгаа учраас бид итгэл найдварыг тунхаглан баяр хөөр талархал дотор бас тасралтгүй залбирал дотор амьдардаг хүмүүс болцгоё. Энэ нэгүсэл бол бүх ертөнцийн сайн мэдээ юм аа. Мөн бидний түшиг тулгуур болсон амьд найдвар үхлийг ялсан эзэн Есүс Христ тэр бол мөхөхгүй, устдахгүй, ариун бөгөөд бузартаагүй тийм ээ мөнхөд байх бидний түшиг тулгуур юм аа. Есүс өнөөдөрч таны миний түшиг тулгуур юм. Энэ ертөнцид итгэж найдаж болох хүн ховор байдаг. Бидний ээж авч үрд мөхийн бидний найдвар түшиг тулгуур болж чадахгүй. Бидний үр хүүхдэж үрд мөхийн бидний түшиг тулгуур болж чадахгүй маа. Харин эзэн Есүс Христ үрд мөхийн тэр битуга үхэл дундаж бидний түшиг тулгуур найдвар болох боломжтой нэг юм аа. Өдөр болгон бид энэ найдвар дээр түшиг тулгуураа энэ найдвар дээр итгэлээ тавина. Түүн түшиглэн тулгуурлан амьдрах нь сайн мэдээгээр амьдрч байгаа амьдрал юм аа. Амен үү. Бид ингэж амьдрах юм бол Бурхны ерөөл ивэлд нэгүсэл үргэлжлүүлэн бидний амьдралд хийгдэж түүний удирдамж чиглүүлэг бидний амьдралд үргэлжлүүлэн байсаар явах болно гэдэгт итгэж байна. Амен. Өнөөдрийн Наоми Рут хоёрын ярилцлага тийм ээ бидэнд сайн мэдээг ийхүү дахин сануулж байгаамаа. Бид энэ яриан дундаас сайн мэдээний ийм сэжим, ийм урсцыг олж харна. Өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлэн амьдрах бүрэн боломжтой гэдэгт итгэж байна. Амен үү. Бүгд хамтаа залбирлын цагтаа орцгоё. Эзэн Бурхны хамтаа залбирая. Эзэн минь ээ. Миний амьдрал сайн мэдээ байна уу? Би Есүс итгэхэд яаж өөрчлөгдсөн юм бэ? Есүс надад ямар өрөөл өгсөн юм бэ? Өнөөдөр миний амьдралд байгаа асуудлыг би итгэлээрээ яаж даван туулж байгаа вүлээ? Эзэн минь надад мэдүүлээч. Хэрвээ тийм биш бол надад тэгэх хүч чадлыг өгч сайн мэдээг амьдралаараа харуулдаг хүн болгож өгөөч. Нэгдүгээрт нь залбирая. Хоёрдугаарт нь таны нэгүсэл баярлаа. Өнөөдөр таны нэгүсэл байгаа учраас би амьд байна. Өнөөдөр өглөөний нар, цэвэр агаар, уултал, цэцгэс, байгаль дэлхийн юмс үзэгдэл бүгд таны нэгүслийн бэлэгдэл. Тандаа баярлалаа эзэн минь. Талархал дүүрэн баяр хөөртэй амьдрахад туслаарай. Гуравдугаарт нь би танд тулж байна. Би танд түшгэлж байна. Би айж байна, түгшиж байна. Гэвч танд найдаж байна. Би танд түшин тулна. Энэ нарийн давчуу замаар өөд алхах болно. Намайг өдөр тараа. Өдөр амтаа инхүү эсний өмнө чанга дугаар залбирцгаая. Халелуя.
Тийм ээ хийсэн мэнэ. Та бол бидний итгэл найдвар, түшиг тулга үлээ. Эзэн бурхан минь зөвхөн танаар амьдран, амьдралаараа сайн мэдээг харуулж, өдөр бүрийн нэгүсэл дотор чинь баярлан хөөрн амьдрдаг хамтын тойчод байхад эдэнд туслаач. Бидний амьдралд хэдийгээр айж, түгшиж, санаа зовмоор эзэн олон асуудлууд байдаг ч тэр болгон таал бидний түшиг тулгуур таал бидний найдвар илээ. Энэ сайн мэдээгээр өдөр болгон амьдрдаг, өдөр болгон сайн мэдээг эдэлдэг, амьдралдаа хэрэгжүүлдэг, хэрэгэлдэг бид өхөн байхад биднийг өдөртөн дагуулаач. Хамтын туяа цуглааны эзэн мөргөл өргөсний номлол сонсон хүн бүрийн амьдралд аваа. Таны сайн мэдээний хүч чадал нэгүсэл дүүрнээс дүүрэн амьдрч эзэн ажиллаж тэд амьдралаараа таныг гэрчилж нэгүсэл дотор чинь талархаж эзэн бурхандаа түшиглэн бэрхшээлийг даван туулдаг итгэлийн бааtruуд болох болтугай. Тандаа бүх алдрыг өргөн тандаа талархаж Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Эзэн алдрыг өргөё.